За сайн байцгаана уу? Hello everybody. This is the very first episode of the Wiki Mongolia podcast. Today my honored guest is Miss Padma from Momed Agency. Өнөөдрийн манай зочин болвол Momed агентлагийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Падма найз маань байна. За Падма бид хоёр өнөөдөр маш гайхалтай юмыг ярина. Don't worry guys, I will put some subtitle in English. So if you want to learn Mongolian language, listen carefully and read subtitle like us, watch Netflix. За Бадма бид өнөөдөр технологийн тухай ярина. Гэхдээ ярихдаа ээжүүдэд зориулсан технологийн тухай ярих гэж байна. Тэгэхээр подкастыг үзэж байгаа хүмүүс, сонсож байгаа хүмүүс дотор маань одоо мамагаа хүлээж байгаа. За мамаага харж байгаа, хүүхдээ харж байгаа ээжүүд байвал нааша чих тавиад сонсоорой. Бадмада баярлалаа урилгыг хүлээж авсанд. За урьсанд маш их баярлалаа. Тэгэд анхны подкастын зочин болж байгаа даа их санаа зовж байна. Хойш дэ ирээдэг баг тодорхойлох гэдэг учраас. Хүүцгүй ярьчихгүй дээ. Үзнэ. Чи чинь нөгөө хитэн ээж манай Монгол улсад декретэндээ хүүхдээ хараад үйж байдаг гэлээ. 120 мянга шүү дээ. 120 мянга ээж чамаг үзэх юм шүү дээ. Хорээ. За Монгол улс их онцлогтой нөгөө maternity leave буюу те декреттэй хугацаа. За монголоор юу гэх вэ? Хүүхдээ харах хугацаа. Тийм хүүхдээ асарч байгаа хугацаа л гэж ярьдаг шүү дээ. Хүүхдээ асарж байгаа хугацаа бусад орныг бодох юм бол хамаагүй урт байдаг. Тэгээ энэ урт хугацаанд хэдийгээр ээж болон гэр бүлд сайхан хэдий ч нөгөө талдаа эдийн засгийн хувьд жаахан хумигдмал юм уу да гэж манай Бадма харж бизнес эхэлсэн байх гэж бодоод байгаа. Ухаас. Тий, өөрийнхөө бизнесийн талаар биднэрт яриач. Тий. Би өөрөө өмнө нь бизнес эрхлэгч байсан. Тэгээ бизнесээ хийгээ явж байгаа хугацаанд бас хүүхдэд төрүүлээд гэртээ суух үе надад бас байсан. Тэгээд яг ингээл маш идэвхтэй гадуур ингээд гүйж явж байгаа л яг ингээл төрөх сүүлийн сарууд болоод тэгээд няраа хүүхдтэй гэртээ ингээд суухлаар мэдээж нөгөө төрсний дээр ахтгэл готрол гэдэг гармоны өөрчлөлт нөлөөлдөг л байх. Гэхдээ ерөнхийдөө өдөр тутмын амьдралын хэв маяг өөр ингээд огцон өөрчлөгдөхөөр нэг юм тэнд нэг одоо ажил ч юм уу нэг юм ингээд дутуу орхисон юм шиг мэдрэмж дээрэс нь ингээд маш идэвхтэй санхүүгийн өөртөө ингээд орлого үүсгэж явж байгаа зогсохоор тэр нэг юм санхүүгийн хувьд хүнээс хараат болж байгаа тэр нэг мэдрэмж тэгээд нэг тийм ямар нэгэн зүйлээс болоод нэг юм одоо гарч орч чадахгүй их чөлөөгөө хасуулаад байгаа юм шиг тэр мэдрэмж эднэр бол эмэгтэй хүнд ялангуяа хоёр дахь хүүхдээс эхлээд айгүй хүнд болж ирдэг. Анхны хүүхдээр бол нэг их анзаардаггүй яа гэвэл тэр өөрөө надад маш гоё тийм шин одоо experience туршлага гэх үү те. Тэгээ тэр нэг юм жижигхэн хүүхдийг чи ингээ хараад өхөөрдөөд хайрлаад тэгэл ер нь эхнэр нөхөр хоёрлаа л эхний хүүхд дээрээ их тийм аз жаргалтай юм хөөрл дунд баабл дунд байж байгаа. Тэгээд анхны хүүхдийн яраа үе бол нэг айгүй хурдан юм өнгөрчдөг юм шиг санагддгийг. Тэгээд бас их уучлалтай. Тэгвэрээ одоо би тэр хүүхд гаргацсан юм чинь миний амьдралд маш том өөрчлөлт ирсэн юм чинь гэдэг тийм өөртөө ч уучлалтай, хажуу хаврын хүмүүс нь ч их тийм туслал тэмтэй тий. Тэгээ хоёр дахь хүүхдээс эхлээд ер нь бол хог дээр өсөрдөг. Тэ. Нэх ингээл одоо хоёр дахь хүүхд юм чинь яах вэ гэдэг л хүмүүс нэг тоохгүй. Бараг тэгээд би чинь сайн уу ч ихгүй те. Одоо түрүү сурчаад те одоо хүний идэх хүн юм хийсэн биш гэл одоо. Тийм болж ирдэг. Тэгэхээр яг тэр үеэс эхлээд их тийм орхигдсан, хаягдсан мэдрэмж авт. Надад ч гэсэн яг тийм хоёр дахь төрөлт маань ингээд анхных шиг хин ч ингээл хүүээ гэл ингээл нэг гоё мэдрэмж өгөхгүй те. Тэгэл хоёр дахь төрөлтөн дээр бэлэг мэлэг их жижигэрдэг. Эхнийх дээр бол зүгээр ингээл сюрприз дөрөв байв. Хайрцагаараа л юм чи орж ирэлээсэн чи хоёр дахь дээр өсөө тэгээ тор юм. Тэг гурав дахь дээр яах юм бол? Гурав дахь дээр тэгээ нэг дөхтөө ингээд нэг хэсгээд. Эсвэл дансаа явуулчих. Тэгээ дансаа авч явчихгүй нэ. Баяр үргэлээ гэл. Дөрв бол төрснөө би энэ гайв. За. Бадма маань 4 хүүхэдтэй. Манай одонтой ээж тийм гайхамшигтай. Баярлалаа. Тэгээ яг энэ хоёр дахь хүүхдээс эхлээд бүхэл ээжүүд бүгдээрээ л яг ийм тэр нэг сэтгэл гутралыг, санхүүгийн хараат байдлыг тэгээд гэр бүлийн гишүүн нэг хүүхдэр юм байсан юм чи хоёр хүүхдэр санхүү хэрэгцээ бүр өсөн нэмэгдэнэ гэдэг тийм одоо бас туршлага үүсчихэж байгаа учраас дараагийн арга чаргаа нэлээ юм хайж яавал одоо хүүхдээ асрангаа гэрээсээ орлого олох уу
тэргээ тайж эрэл хайгуул хийх юм шиг байна. Би ч гэсэн хувьдаа тэгсэнтэй яг өөрийнхөө анхны одоо би чинь 2013 онд 2 дахь хүүхдээ төрүүлээл 1 сартай байхад нь веб ухсар сурсан гэртээ. Яг ингээд нэг дотроос юм хатах гэдэг юм лээ. Буцлал заавсан чи чангаштай бадмаа чи юм хийж сурахгүй бол эвгүй штэ бадмаа. Үзээ үдтэй л гэл хатгаад юм лээ. Тэг яг сурхан сайхан. Тэгээ тэрийг одоо мөнгө болох хэрэгтэй шүү дээ. Яаж мөнгө болох чаддаг юм байгаа. Тэгээ зөвхөн тэр веб ухсархаас гадна өөр бас ингээл нэг хурган төсөл мөсөл бичих одоо нэг юм байна штэ тий. Тэгтээ яаж мөнгө болгох вэ гэдэг дээр уучраа болохгүй байсараад 2 дахь хүүхэд дараа 3 дахь хүүхэд гэдэг. Тэгтээ ер нь бол арга бүх цаг үед хайж исэн. Тэгэл интернет ухаал одоо яах вэ их үг гэл те. Тэгээ 4 дахь хүүхдээ тестнээ мэдснийхаа дараа одоо жирэмсэн байгаагаа мэдснийхаа дараа за энэ одоо ёстой нөгөө мөнгө болох шүү. Энэ удаад олзтой мөнгө болох шүү. Яа тэгвэл 6 амбул гэл бодонгууд ингээл санхүүгийн тоонууд чинь ингээд зүр тэгээрээ арагшаага өсөд байгаа юм чи тээ. Дээшээгээ биш хөргөөшөө өсөө тоонууд дүн. Тэгэхээр ч яалч ингээл хариуцлага маш өндөрөөр бодогдож байгаа. Тэгээд яг нөгөө бизнес хийж явах үеийнхаа хүний нөөцийн хэрэгцээ. Ер нь л бизнест хамгийн хэрэгтэй юм яг юу юм бэ гэл ингээл шигшээл фильтрдэл ингээл бодоод үзэхлээр хамгийн чухал нь ер нь тэгэл хүн л байдаг шүү дээ тий. Хичнээн явуулж байгаа. Тий. Хичнээн мянган одоо менежментийн ур чадвар тэгэл санхүүгийн нөөц, хөрөнгийн нөөц, бла бла, цаг хугацааны нөөц гэл юмнууд хэрэгтэй ч гэсэн тэр бүхний чинь ингээд надад босгож өгдөг юмнууд чинь тэгэл хүн л байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө маш том хүний нөөц нөгөө талд нь хүүхдээ хараад ажил хийх юмсан гэл ингээд гашлаа суугаад байгаа. Би өөрөө тэр яг мэдрэмж өөрөө мэдэрсэн учраас л энэ хоёрын хооронд нь ингээд залхахаар шийдсэн гэхүү дээ. Баярлалаа. Энэ 120 мянга гэж хэллээ шүү дээ. Бид нар жил болгон хичнээн ээж талбай дээр одон авч байгаа. Тэгээ дүүргийнхаа засаг даргаас одон авч байгаа. За одон гоо боли те хичнээн гэр бүлийн гишүүд нэмж байгаа гэдэг нь нөгөө улс гэдэг талаас харах юм бол их гоё манай улс чи их залуухан те бусад хөгжиж яваа улстай бодох юм бол бид нар чинь хүн капиталаараа баялаг тун удахгүй модонд орох нь гарцаагүй тийм улс байгаад байтал нөгөө талаас нь гарахад за ээж бол автоматар магадгүй манай Монгол улсын 99.99% ээжэд хүүхдээ хардаг байх аауд бол байгаа тий. Гэхдээ ээжийн одоо харж байгаа ээжүүдийн 120 мянган чигтийн уранд нь хүрэхгүй тооны хувиар аауд бол хүүхдээ харж байгаа. Тэгээ ингээ бодохоор ээжэд хэцүү мэт боловч эргээд бодохоор аавуудад бас маш их санхүүгийн ачаалал ирж байна. За тэгээд аауд бол бараг хитэ хэлэхгүй шүү дээ тий. Сайхан одоо гэр бүл маань өнөр сайхан өтгөн болж байна гэж бодох байгаа ч гэсэн цаанаа бол бодож шаналж л яваа. Олон хүүхдээ бүгдийн сайхан боловсралтай болгох юмсан тий. Одоо өөр чи хийж байгаа бизнесийг аавд хэрхэн хүлээж авч байна? Надад бол зөндөө олон аавдаас тийм нөгөө нэг нэрээ нуцалсан. Талхлын одоо нөгөө мессежүүд айгүй хэрдэж шүү дээ. Яа тэгвэл яг эр хүн тэгэл нөгөө яг бид чинь тэгэл насныхаа нөгөө эд үе дээр залуу хүч тамир тэнцүү тий одоо ингээл яг л надад ингээл яг ар гэрээс ингээл чаргууцалдахгүй байвал дарга нэг итгэл өгчөөл тий надад нэг жоохон ингээл засаг итгэл одоо тэр банк итгэл зээлмэл өгчөөл би яг ингээл уулыг өргөх гээд байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэр үе дээр л ингээл эрэгтэй эмэгтэй бүхэн явж байгаа. Тэр эрчүүд бол ялангуяа илүү тэрийг ингээд нэг хүч чадлаа мэдрээд тэг яг ингээл нэг юм өстой ингээл алах гээд байгаа юм шиг мэдрэмж аваад ингээ явж итэл ихнэр гэрээсэн залхал. Хизээ ирэх юм бэ? Баммаар байна. Тэ би ингээ шаналаад байна гэл араас нь ингээд яг тэр чаргууцалаад байгаа тэр мэдрэмж эрэгтэй хүмүүст айгу тийм хэцүү идэг гинэ. Тэгэл одоо орой ингээл ажил нь яг 6 тарна л гэсэн бол 6 10 гэхэд л гэртээ орж ирсэн байх хэрэгтэй гэл ихнэр нь анаас нь тэг. Тэг хөөрхи ихнэр нь бас тгий гэж одоо тэ дуртайдаа зихгүй байгаа байхгүй. Тэр чинь нэг юм төрсөн дээр сэтгэл гутралаасаа болоод нийгмээс хаягдсан юм шиг мэдрэмж аваад найзгүй болоод тэгээ юм ярих өөр хэрэгцээ байгаад нэг дотор гормон байна, нийгэмшлийн асуудал байна. Янз бүрийн насаа болоод нөхрөөсөө өөр найзгүй болсон. Тэгэл хөрхийн нөхрөө ингээл араас нь тэ одоо хизээ ирж ийн яаж нээж ийн ингээд ядаж ингээд тэрж байгаа хүүхдээ бас тэрүүлж гараа амраах юмсан, 5 үг солих юмсан, юм ярих юмсан гэл энэ хүслээсээ олоод нөгөө төргөө ингээд зарлахаал. Тэнгуут нөгөөх нь яг ингээд одоо нэг гой бизнесийн партнер гарч ирэл те. За өнөөдөр орой тэгвэл юм ярий сууж байгаа жоохон татн нөхөрлөе те. Одоо харилцаагаа затгая гэдэг ингээд юм яриад л гадуур ингээд хоол унд идэх болохоор нэг бол их нэртэй ойлгодог бол хэлнэ ойлгохгүй буцаас л галгуулна те. Орой очиж алуулна. Сонголт бол маш тодорхой. Тэгээ энэ харилцаа өөрөө эрэгтэй хүмүүс их бухимдуулт юм байна л да.
ихэнх тохиолдолд эрэгтэй хүн яалчгүй гэрт нь шинэ бүл нэмсэн байгааг мэдж байгаа учраас маш хариуцлагатай эннийхээ төлөө ингээ бүхнээ хийгээл ингээ бодонгууд эхнэр бас бүхнээ хийхгүй талын наашаага гэдэг таталтаад байгаа мэдрэмж нь араас нэг зулгаацалдаг. Тэгэнгუთ эхнэр гэртээ ингээд нөгөө ажил хийгээд эхлэнгуут нөгөө юу нөхөртөө мантай чамтай мантай л болдог гин. Тэгэл ерөөсөө ингээл 5 үг солих завгүй л ингээл нөгөө компьютер хаад ингээл тэгэл чатлаад инээгээл амтан хүнтэй яриад амар тийм ажил хэргийн яриамаараа ингээл гэртээ яриад л те нөхрөө дугааж гараа гэж амар тэгэж. Батмагийн маань хийдэг бизнес маш сонирхолтой. Хоёул ерөөсө гол юм ярихгүй байгаа юм шүү дээ. Батмаа маань 400 гаруй гэртээ хүүхдээ хараад ээж байгаа ээжүүдэд ажил олгогч одоо тийм гоё системийг бий болгосон. Тэгэхээр системийг бий болгосон болохоор дотор нь 400 гаруй ээжүүд одоо бүртгүүлээд одоо бүртгүүлсэн бол зөндөө байгаа юм. Идэвхтэй ажиллаж байгаа нь бол бүр ах тийм. Идэвхтэй ажиллаж байгаа л нэг 400 орчим байна тийм. Бүртгэлтэй тэгэл ээжүүдийн амьдрал чинь их нөгөө адармаа ихтэй тийм. Ингээд яг бүгднгийн ажил руугаа зориулж болохгүй учраас манай системийн хамгийн гол цөм нь бол баг байдаг. Багаар ажилладаг. Тэгээ би хичнээн мянган гоё туршлагатай ямар ч одоо Дэлхийн банкны төслийг маш гоё хийж чаддаг ч гэсэн альва юм чинь нөгөө дедлайнтай тий одоо хугацаатай сүүлийн хугацаатай. Тэр хугацаанд нь би яг ганцаараа хүүхдээ асрангаа тэр хугацаанд нь тэр юм хийж амжуулна гэсэн ямар ч баталгаа байхгүй байхгүй. Тэгэл хүүхэд өвдүүл яах юм, хөдөө гадаа хүн амьтан ирүүл яах юм тий. Ингээд ард дааж байгаа учраас араа даасан шиг л даах хэрэгтэй ч тэр нөхрийг амар тайван ажлыг хийх юм бол. Тэрийг бас салгардуулж болохгүй учраас том хариуцлагатай ажлыг ганцаараа авах гэхээр эмэгтэй хүмүүс айгаад идэг учраас гэрээсээ ихэнх тохиолдолд ганцаараа ажил авч хийдэггүй. Шалтгаан нь тэр байгаа байхгүй юу? Тэгээ яг өөртөө ижил төстэй ээжүүдтэй нэг баг болчихгоо тий. Зоригтой. Тэгэл за найз нүглөө чи өдөр би орой тий. Зарим нь тэгээ өшүүн хүүхдээ унтсан үед хиймээ ч гэдэг тий. Бидний нэг систем дотор унтсан үед дагаад унт нойр чухал гэх байнга өглөн. Ээжүүд ямар ажил хийх вэ? Ер нь бол манай ээжүүдийн хамгийн сайн хийж чаддаг зүйлүүд нь сошиал сувгийн хөгжүүлэлт. Одоо нөгөө байгууллагуудын тий захиалагчийн сошиал сувгийн хөгжүүлэлт. За төсөл маш сайн гаргаж чадчихээн. Гадаад харилцаа орчуулгын ажлыг бас нэлээд боломж хийж чадчихээн. Call center сүүлийн үед нэлээд тренд болоод байгаа манай хамгийн отхон салбар л да. Дуудлагын төв. Дуудлага хүлээж авах, нөгөө чатанд нь хариулах, комментэнд нь хариулах. Тэр call center. Тэгээд санхүү нэгтлэн бодох бүртгэл, тайлан тооцоо. Монголчуудын хамгийн анхны одоо аутсорсингоор хийлгээс сурсан ажил. Тий. Тайлан гаргах. Энийг бол бүгд ойлгодог. Зайнаас ихэр болно гэдэг. Сошиал суугчуулах нэхэр хаана очиж уулзах вэ? Тэгээ хаанаас ч хийж болно. Дэлхийн хаанаас ч байж исэн орон нутгийн альч суманд гартаа интернеттэй утастай компьютертэй л ахт болох нь тий. Тэгээ одоо Монголд одоо 2 дахь тийм зайнаас хийж сургасан ажил гэхүүд эхнийх гэж би бол хэлэхгүй эхнийх нь манай өмнөгөө цэг минь нөхгүй юу? Тийм тий. Өөртөө зараа дуртай газараас оруулж болдог. Тэгээ тэр бол хүмүүст яа санагдсан юм бэ? Надад бол амар гоё. Манайхаар үйлчлүүлэхээр утас дуурах юм уу чатаар орж ирээд 10 хүн орж ирлээхэд 8 нь хаана очиж уулзах вэ гэж асуудаг байсан. Тэгээд бүгдэнд нь тийм шинэ одоо үйлчлэгээ авах шинэ туршлага үүсгэж өгж байгаа. Харилцагчаа сурах гэж бас нэлээд болсон. Гэхдээ одоо бол ингээд 4 дахь жилдээ явж байгаа учраас гоё жигдэрсэн байна уу. Тэгэхээр одоо энэ сая олон төрлийн бизнесүүд хэллээ шүү дээ. Энэ чинээс хамгийн одоо ээжүүдийн анхаарлыг татдаг танад хамгийн их ханддаг хэсэг нь аль вэ? Би энэ хэсэг дээр чинь л орж ажиллая. Тэр магадгүй ур чадвартай байх. Сошиал медиа. Ур чадвар гэхээсээ илүү яг би энэ ур чадварыг эзэмшчих юм бол би дараа нь одоо энэ өөрөө зах зээлд их тренд болж байгаа маш их эрэлттэй. Энэ агентлаг дотор ороод энийг ингээд сурчих юмсан. Дараа нь өөрөө хувийнхаа бизнесийг ингээд эхлүүлчих юмсан. Эсвэл одоо зүгээр хуваараа аль нэгэн одоо компанитай ингээд гэрээ хийгээ хойштой ажиллах юм учраас надад энэ хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр нь чадахгүйгаас үл хамааран хамгийн тренд байгаа салбар нь өөрөө сошиал цахим орчин өгч болох юм байна тийм. Дараа нь дижитал шийдэл буюу нөгөө вебсайт үүсгэх, аппликейшн үүсгэх, чатбот тэр холбох хэдрээс үүдэн тий. Тэгэхээр одоо за жишээлбэл бид ингээд технологитой ойр байдаг улсууд ажил маань энүүгээр одоо олон жил явцсан улсуудад бол түүнийг хөгжүүлнэ гэдэг бол хинч биднэрт заагаагүй зүйл байхгүй. Ажлын байран дээр гарч ирээл сураал би бинээсээ сураал одоо тэнд нэг залуу фотошоп хийж ивэл хажууд нь очиж суужгаад нэг яаж хийж байгаа дуурайгаа сүулдэ how to гэж YouTube жахад тий олцдог болсон. Гэтэл тэр ээжүүд одоо энэ мэдлэгийг ханаас олж авах вэ?
Momid маань хажууд актимтэй. Momid актим гэдэг. Ялцчгүй сургаж иж авахгүй болохгүй юм л да. Тэгээ сургахадаа бид нөгөө юу скил ур чадвар заахаасаа гадна өөртөө итгэлийг бас яг заах хэрэгтэй болдог. Яв чадахгүй байхаа л гэдэг. Чаднаа гэж үзээд байдаг хоёр талаасаа. Тэг чадсан байгаа жишээнүүд, кейсүүд яг одоо ийм эмхтэй ингэж орж ирээд ингээд одоо ийм төвшөнд хүрсэн ингээд ажиллаж ингээд тэрийг маш их ярьж иж энэ дотор нь байгаа тэр өөртөө итгэлийг нь гаргаад ирэх юм бол уг нь тэр ч одоо ирч вэ эмч вэ хэний ч хэдгэл ажил байхгүй юу? Яаж ч юм эмхтэй хүн өөрийгөө ингээд нэг юм яг энэ компьютер, цахим орчин, технологи гэхээр л энэ бол ирчүүдийн ажил. Одоо нөгөө адуунд явна гэдэг нь ирчүүдийн ажил, үнээс хаана гэдэг нь миний ажил гэдэг хуваарлцсан байдагтайгаа яг адилхан. Яг энэ захим орчин технологи гэхээр л ирчүүдийн юм. Одоо тэр нөгөө бичиг цаас хэвлээд л ингээд шивээ сууж идэх нь миний юм гэд бодоод л би одоо төслөл бичиж чадах байх. Бусдыг нь бол арай хэцүү ахал гэж бодоод идэг. Гэтэ яг ингээд нэг сураад ингээд ороод ирэхээр өөж гайгүй биш дээ гэдэг айгүй урам ороод. Тэгээ цаашаага бүр үнэхээр супер явдаг шүү дээ манай ээжүүд нэг ойлгож байгаа. Гарт нь орчиж байна. Хоёрдугаарт за ижил төстэй ээжүүдтэй хамтарч ажиллаж байна. Гуравдугаарт орлоготой болчихж байгаа. Хамгийн гол нь тэрийг орлого болчихж. Орлогоос нь танилцуулаад. Орлогоо ер нь яаж бодож автیں۔ Одоо виртуал агентлаг маань ямар зарчмаар ээжүүдтэй тохирч ажиллаа өгдөг вэ? Яг агентлагийн үндсэн үйл ажиллагаа уулын зуучлал юм байна. Гэхдээ тэрий чинь ингээд зуучлал за нэг очирч үлээ чи аваарэ гэж дугаа ингээд дунд нүдэнээ суугаад ээж болохгүй. Яг үт тэнд баг үүсэх хэвээр. Баг үүсч бид нар нөгөө манайх руу орж ирж байгаа захиалагчийнхаа чанар яг хугацаанд гарах тэр хариуцлагатай байдал хурд зэрэг дээр бид нар чинь бас өөртөө хариуцлага хүлээж байгаа учраас нөгөө ээжүүдийгээ бас тодорхой төвшөнд одоо менежментээр хангаж байгаа байхгүй удирдах байгаа байхгүй. Тэгэхээр одоо за ингээд энэ дээр ингээд баг үүсээрээ. Энэ баг дээр одоо ийм ур чадвартай туршлагатай хүмүүсийг авъя. Одоо юу гэдгийг шүдний имлэгийн сошиал сувгийн хөгжүүлэлт орж ирэх юм бол урд нь эмч мэрэгжилтэй байсан. Одоо эмчээр ажиллаж исэн эмч мэрэгжилтэй эсвэл одоо шүдний имлэгт нэлээд туршлагатай ийм хүнийг авъя. За тэнгуут нөгөөдөл нь орж ирэл үндсэн тавигдах шаардлага бол ерөөхдөө ажиллах нь те. За ер нь бол видео эдит хий чинь, постэр гаргах чинь, сошиал сувгаа ойлгох чинь бла бла. Гэхдээ надад дээрэс нь нэмэх нь би одоо ангаахт ингээд сурч байсан юм аа. За эсвэл одоо би ингээд 4 хүүхэдтэй би одоо сард 3 удаа шүтний имлэг авч явдаг аа гэдэг ч юм уу те. Ер нь бол ойлгоно мэднэ. Энэ салбар надтай ойрхон би имлэг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэдгээ би өөрөө аягүй сайн мэдэж байна. Тэгэхээр би энийг ингээд сошиал хүүхдэн шингээж чаднаа гэдэг ч юм уу. Иймэрхүү туршлагыг ингээд харж агаад нөгөө багаа сонгож аваад тэгээд багтаа ерөнхийн ингээд нөгөө удирдамжийг өгчдөг гэхүү. За онцлогооны уулзалтаа ингэж хийгээрээ. Тухайн байгууллага чинь логотой юм уу, брэнд бүгдтэй юм уу, байгаа юу байхгүй юугаа ингэж онцлоороо ингэрээ гэд ерөнхий дараалал 14 хоногт харилцагчтайгаа нэг удаа заавал ийм уулзалт хийгээрээ дуусахаараа ингэрээ. Дууссан хойно баг дотроо нэгийг 360 градусаар ингэж үнэлээрээ. За үнэлдэг нь ямар учиртай юм бэ гэхээр Momid агентлаг ээжүүдийг ур чадвараар нь дотор нь ABC гэх 3 төвшөнд хуваачдаг. A төвшин бол эксперт төвшин. Тэр хүн бол энэ салбарт хамгийн багадаа 10,000-аас дээш цаг зарцуулсан туршлагатай 5-аас 7-оос дээш. Тэ одоо 5-аас дээшийг жил ажилласан. Одоо 5 жил тасралтгүй ажилласан. Эсвэл одоо 10 жил тодорхой ингээд хугацаатай ингээд ажилласан. Нийт цаг нь л ямар ч гэсэн л тийм төвшин мастерлах төвшөнд бол хүрсэн байх хэвээр. Дараагийнх нь B төвшин буюу яг ажлыг гардаж зохион байгуулж удирдах авч явдаг мэрэгжилтэн төвшин. За энэ төвшний хүмүүс бол нэгээс дээш жил энэ салбарт байсан. Ерөнхийдөө энэ суур туршлагатай хүмүүс. Бид нар бол нэгээс 3 жил дотор. За тэгээд C болохоор дадлагжигч төвшин. Энэ салбарт туршлага байхгүй. Гэхдээ би энэ салбар руу ормоор байгаа. Тэгээ одоо би дадлагынхаа төвшин дээр явж байгаа. За тэгэн гут нэг ингээ ажил ороод ирэхээр яадаг вэ гэхээр би төвшингийнхаа ер нь харьцагчтай уулзаж ерөнхий ажлыг ингэж ахалж гардаж авч явдаг. Бигүүд. Тэгээ нэг ажил дээр заримдаа 2 би, заримдаа 3 би шаардлагатай. Одоо жишээ нь edit дээр нэг би, тэ контент төлөвлөлт дээр нэг би гэдэг ч юм ингээд. За тэгээд нөгөө бигүүд маань харилцагтайгаа ингээ ойлголцоод гол ажлаа авчна. Тэнгуутаа ажлуудаа дотор нь ингээд салгана. За одоо бид нар энэ дээр тэдэн видео, тэдэн пост, тэдэн юм ингээ хийх хэрэгтэй байгаа учраас дадлагжигчтай дадлагынхаа нөгөө одоо хүрээнд салгаа өгч. Тэгээ нөгөөдөл маань нэг юм хийнгуут нөгөөдөл маань аваад засахын засаад ингээ боогод базаад контент болгоод тийшээ постлдог. A-ууд яадаг вэ гэхээр A орж ирээд харилцагчийн ерөнхий онцлогийг мэдрээд за наа чи шүдний имлэг юм байна.
Энэ имлэг дээр контент нь ингэж явбал зүгээр байд юм аа. Дээрэс нь харилцагч манайхаас энэ сарын хугацаанд сошиал суугаа хөгжүүлэхдээ яг одоо цаатлах нарийнх нь гол зорилго нь юу байгаа юм? Борлуулалтаа өсгөх гээд байгаа юм уу? Эсвэл сошиал суугаа идэвхжүүлж дагагчаа нэмэх гээд байгаа юм уу? Тэ? Эсвэл одоо өөрсдийнхөө шинэ үйлчлэгийг танилцуулах гээд байгаа юм уу? Ямар зорилго нь байгаа юм гэдгийг нөгөө A маань орж ирээд тэгээ контентийнх нь ерөнхий агуулга санаа концепт дээр чиглүүлэг хийж өгдөг байхгүй. Тэгээ тэр гаргасан найруулга зохиол чиглүүлгийн дагуу тэгээ бигүүд маань ахлаад сигүүд маань дагалдаад ингээ нэг баг болоод ажилладаг гэсэн үг. Одоо жишээлбэл нэгтлэн дээр бол систем ойлгомжтой. Орон даяараа нэг систем хэрэгжилж байна. Буюу одоо хэрэглүүр нь тэнд явдаг гэсэн. За тэгвэл саяын жишээ авсан сошиал дээр хэрэглүүр маань юу вэ? Нэгтлэнгууд маань болохоор нэг ажил дээр одоо 3 өний бүрэлдэхүүн 3-аас 2-оос 3 өний бүрэлдэхүүнтэй ордог байхгүй. Багтаал 2 байх хэвээр. Тэр нөгөө сошиалсыг олуулах шаардлага байхгүй. Гэхдээ нэгнийхээ алдааг хянах хэвээр. Ямар нэгэн одоо хүүхэд нь өвдлөө инээтэрэд болонгууд нөгөөх нь ингээ бакапыг нөгөж явах хэвээр. Дараагийн хүн орж ирсэн ч гэсэн нэг хүн нь эндний байгууллагч ингэдэг юм аа гэд мэдчих хэвээр шүү дээ. Ийм байх хэвээр. Тэр хоёр тайлангаа хийгээ гаргалаа. Ахлах одоо тэр салбарын ахлах гэж хүн байгаа. Тэр хүн ерөнхий ингээд балансаа ингээд шалгана. Эйн одоо ингээд шалгана. За энэ дотор чинь эн чинь ингээд зурцсан юм шүү. Энэ яг ингэж гарсан юм. Энэ тоотоогоо тулж байгаа юм уу гэж шалгадаг. Яагаад гэвэл бид тэр тайланг явуулчаад араас ирэх хариуцлага хүлээх байхгүй. Татрын албандаа манай нэгтлэн гэд манай ээжүүд явцсан өгсөн баг. Нөгөөдөл мал тэр хамаг хариуцлага тооцоо тэр газрыг өрөнд оруулахгүй байх аль болохоор татвараа хуулийнхын дагуу баг төлөх те янз бүрийн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах гэдэг эдгээр чинь хариуцж байгаа учраас нөгөөдөл маань тийм одоо яг ийм зарчмаар ажилладаг. Тэгэхээр одоо сошиал контент хөгжүүлэгчдийн маань хэрэглүүр нь юу? Одоо Mommy Dagant маань тодорхой хэмжээнд ур чадварыг зөвлөл ур чадвартай заагаад өгчлөө. Гэвтэл ээжүүд маань бүгдээрээ Photoshop хэрэглэх ёстой юм уу? Adobe дээр ажиллах ёстой юм уу? Манай ээжүүд дийлэнх нь Canva хэрэглэдэг. Цахим орчин. Canva-гийн одоо Photoshop ч гэсэн сүүлд багаар ажилладаг болчлаа шүү дээ, тий. Гэхдээ Canva бол ер нь анх гарсан цагаасаа хойш багаар ажилладаг байсан. Линкээ шидэл тал талаас орж ирсаад энэ нөр онлайн орчинд ажиллаж байгаа хүмүүстээ эвтэйхэн хоёрдугаарт хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч гэсэн одоо миний ингээд надад хүчээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа нэг зүйл бол эмэгтэй хүний тархины ажиллагаа, эрэгтэй хүний ажиллагаа хоёр угаасаа шинжлэх ухааныхаа төвшөнд өөр гээд ингээд батлагдсан байгаа шүү дээ. Тэгэхдээ Photoshop, Adobe-ийн төлөвүүд бол эрэгтэй хүн ажиллахад айгүй эвтэйхэн. Яг бол эрэгтэй хүн нэг ингээд компьютер руугаа шаагаал ингээд суусан бол тэнд одоо хоол түлэгдэж гин үү, энд хүүхэд уйлж гин үү, тэ одоо тэнд юу болж байгаас үл хамааран яг ийшээ ингээд 100% фокуслаж чаддаг байхгүй. Тийм учраас тэр Adobe-ийн төлөвүүд нь ингээд цэс нь ингээд хажуудаа тэнцэнэ ингээд нэг сонин юм хийж байгаа. Дараа нь энд нь ингээд гарч ирээ харахаар эрчүүд тэрийг энэ deep focus буюу гүн төвлөрч чаддаг учраас энэ ч ингээд төсөөлөд анчин ингэж ингээд ойлгоод байгаа байхгүй. Тэгээ айгуу сайн хийчин. WordPress ч гэсэн ер нь бол тийм шүү дээ. Яг ингээд арталтай хамаг юм хийж байгаа дараа view-гээ дарахаар энэ ч нэ хийцэн юм гарч ирдэг тий. Тэгэхээр энэ ирчүүдэд их тийм эвтэйхэн төлөвүүд ер нь бол эрэгтэй хүмүүс юм чанаа. Баярлалаа. Би одоо яагаад эрэгтэй. Би яагаад Photoshop дээр бэлдээд одоо ойлголоо гэсэн. Да яг манай Mommy Dagant-лагт Photoshop-ыг ямар ээжүүд айгуусаа хэрэглэдэг вэхлээр бүр яг энэ салбартаа бүр донтой. Одоо бүр ингэ заяатсан хүмүүс байдэн штэ тий. Төрмөл ийм одоо дизайнер байдаг штэ. Цаадуулчин бол ингээд ерөөсө гоё юм бүтээж ивэл тэр түүл нь хамаагүй заа ерөөсө. Ухаал. Тэр юм л гоё гарч ивэл тэр Adobe нь вэ нүү, Photoshop нь ирээд Canva юу хамаагүй. Дийлэнх нь Canva дээр ажилладаг. Амархан. Яг л ээжүүд ингээд ийм тархин дэлгэмэл сэтгэдэг учраас хэдийгээр энд ингээд дизайн гаргаж байгаа ч гэсэн тэнд цай тавьсан байгаа. Тэ? Энд хүүхэд одоо усаар тоглож байгаа. Тэр асгаж мэднэ. Айгүй бол бааж шээ. Тэ? Одоо ингээд тэнд айгүй бүтэн фокус ингээд явж байгаа байхгүй юу? Хойгуураа тэ. Тэгээ ийшээ ингээд deep ороход айгүй хэцүү. Ер нь бол тийм учраас зүгээр ингээд маусаа бариад drag and drop хийж явах үедээ одоо татаж чирээд тэ юм тавьж явах үедээ шууд ойлгомжтой байх нь ээжүүд айгүй easy гэдэг байхгүй ингээ хөнгөн хурдтай. Хамгийн гол нь хурдтай. Тэгэл нэг постэр ганцхан постерыг 3 цаг сууж хийх 10 минут хийх хоёр чинь бүтээмжийн хувьд асар том ялгаатай учраас ээжүүд ихэнх тохиолдолд хоолоо хийж явахдаа за тэдний постыг контентийнхаас ингэж хийх юм. За тэнд нь тийм зураг 50-нд нь ингэх юм байна. Бодож ирлээ нөгөөтгөө шууд энэ дээр байвал айгу амархан байгаад байгаа байхгүй. Тэгээ Canva ч нөр эмхтэй хүний бүтээл. Тэгээ нөгөө mock-up ихтэй тий. Бэлэн хэрэглэж дизайн темплейтүүд тэнд заавал нэг фонт хайгаал эсвэл өнгийн тааруулах гэж зовоод байхгүй. Photoshop бол зүгээр create a new template шүү дээ. Ерөөсөө бүх brand new.
Одоо л яг би ойлгож байна. Би яагаад Photoshop нээх болгондоо хажууд нь YouTube суугана гэдгийг би өөрөө л ийм хэцүү. Би л ойлгодгүй юм байна гэж бодоод байсан. Тэгээ одоо яг нөгөө no code web builder шүү дээ. Одоо нөгөө кодгүйгээр вебсайт угсардаг програмууд. Эдгээр бас яг дотроо яг тийм ялгаатай. Одоо WordPress бол эрэгтэй хүний бүтээл тий. Тэгээ тэнд чинь ийм одоо арай нэг өөрөөр ажилладаг. Гэтэл Wix биш үү тий. Wix яг Canva шиг ажилладаг. Яг ингээл drag and drop бүх юм аа. Тэгээ template маш сонголттой. Тэгээ Wix руу орох юм бол темплейт нь дандаа эмэгтэй хүний бизнес байдаг. Чи анзаараарай. Цэцэг тарих те, кофе шоп, фэшн салон, хоолны блог, нөгөө nutritionist гэдэргээ те. Ер нь эмэгтэй бизнес зориулсан темплейтүүд Wix дээр их байдаг. WordPress руу орохоор санхүүгийн үйлчилгээ те. Барилгын ясан гэл ер нь эсвэл технологийн компаниуд гэдэг их тийм темплейт нь эрэгтэйчүүдэд голдоо зориулсан темплейтүүд их бай. Тэгээ би энэ яалчгүй тархины ялгаа. Тэгээд эндээс ингээд нэг сэдв рүү орсны цаашаа хадуураа хэлэхэд яг одоо нэг төрмөл дизайнерууд гэж ярьсан шиг төрмөл одоо код бичдэг энэ технологийн салбарын эмэгтэйчүүд нь шүү дээ тий. Яг энэ эмэгтэй хүндээ зориулсан. Эмэгтэй хүндээ зориулж хийхлээр угаас тэнэг. Угаас чинь тий бүгдээрээ л хэрэглэх ёстой шүү дээ. Зах зээлээ бодсон ч мөнгө орлогоо бодсон ч. Гэхдээ эмэгтэй хүмүүс код бичээд програм зохиохороо зүгээр л органикаар байглаараа эмэгтэй хүн хэрэглэхэд эвтэйх юм хийдэг юм бэл. Би одоо Canva бүтээсэн тэр эмэгтэйчүүдэд зориулсан гэж хэлж болохгүй байгаа байхгүй юу? Тэр эмэгтэй хүн зориулж бүтээсэн гэж хэлж зүгээр л ингээд жоохон юм одоо Photoshop дээр ажиллахад жоохон төвхтэй байдаг хүмүүс жоохон авиас муутай гэж ярьж болно зэ. Тийм хүмүүс арай авсаах ингээ пост дизайнераа өөрөө гаргах чихтэй гэж бодож хийсэн авчиг арт нь яг энэ эмэгтэй тархины яг энэ бүтцэд зориулсан юм яваад байгаа байхгүй юу? Бид нар хэрэглэхэд эвтэйхэн байгаа байхгүй юу? Яг энэ. Яс өнөөдөр нөгөө сувда бид хоёр нийлээд дахиад нэг ном гаргаж байгаа ажил гэдэг нь шүү дээ. Ажил гэж юу юм гээд нэг тийм ном баг. Тэгээ ажил гэдэг номон дээр зурагнууд оруулах шаардлагатай байхгүй. Тэгээ магадгүй Microsoft AI дээр нэг хэсэг ажиллаж байгаад яг бид хоёрын санаанд таарсан юм олдохгүй болохоор нөгөө бэлэн векторууд байдаг сайтуудаар мөнгөний төлөөд ороод үзэхэд 3 жилийн өмнө ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд номыг бичиж авах үед авч исэн зураг одоо сайт байгаа шүү дээ. Тэнд байгаа сонголтууд дээр айгүй хөөрхөн сонголтууд ороод ирж байгаа байхгүй. Буюу нөгөө уран бүтээлчдийн маань тоон нэмэгдчихэж гарсан асет бүтээгдэхүүнүүд маань их болцсон байсан чинь бүр өнгөлөг болоод ирэнгүүт нь би нөгөө хийж байгаа хүн рүү н ороод үзэнгүүт дандаа эмгэгтэйч байна. Ямар хөөрхөн зургийг л ороод үзэнгүүт артталт нь байгаа хүн эмгэгтэй хүн байгаа байхгүй. Тэнгүүд надад ямар санагдсан бэ гэхээр одоо л нэг оролцоо буюу нөгөө women intake гэдэг юм чинь нэг арай нэг гой төвшөнд очиж байна. Өмнө чинь бид нар хүссэн хүсээгүй за нэг ийм л өнгө айстай юм авмаар гэдгээ бараг тэр байгаа юмд өөрийнхөө санааг тулгаж оруулдаг байсан бол одоо өөрийнхөө санаанд тааруулж бэлэн ассетууд авахад эмгтээчүүдийн бүтээсэн юмнуудыг авахад их амар болчих штэ гэдэг нөлөө харсан. Яалчгүй эмгтээчүүд технологийн салбарлаа ингээ орж ирээд тэгэхээр хэрэглэгч эмгтээчүүдийн хувьд улам эвтэйхэн, улам амархан тий. Улам яг нэг юм санаандаа таарсан өнгө дүрс юм аа гоё авч чаддаг. Одоо их гоё цаг үе тамдирч ятаа гэж. Тийм. Олимпийн маань оролцогчдын 50% нэмэгтэйгээ шалгах юм яриад байхгүй тий. Мохал феминист юм яриад. Тийм. Хоёр эмэгтэй хүн сууж байгаа болол тэгж байгаа шүү. Хүмүүс ээж ярьснаас эхэллээ л тий. За яста үнэхээр гоё юм байна. Тэрийг бол одоо хэрэг би танад орол одоо ABC бодмаа шалганда. Би бас нэг давхар орлоготой болчмоорлох юм. Гэтэ танад орол би яг бүр шумбаад аюул бол энэ хажуудлын ажлууд байхгүй болчих واخ гэдээ айгаад иддэг байхгүй юу. Магадлал өндөр. Магад нөгөө ингэдэг ер нь бол момидын системийг бид нар эхэндээ бол ээжүүд ингээл ажиллаар хангая л гэж бодсон. Гэхдээ одоо ингээд менежментийн баг буюу одоо манай ингээд момидыг удирж байгаа баг маш гоё ингээд нөгөө философи ойлгоно гэж ярьдаг те. Одоо анхны ингээд нэг 2 жил ингээд болсны дараа тэр одоо ч гэсэн тэр хүмүүс удирж л байгаа л та. Тэр үед гаргаж байгаа шийдвэрүүд нь заавал ингээд надаар дамжиж заавал ингэж нэг юм надаар ингэж чеклэгдэхгүй бол ингээд буруу шийдвэр гаргах магадлал их өндөр байгаадсан байхгүй. Яг л тэр хүмүүс маань философи буюу одоо яг энэ момид яагаад момид юм бэ гэдгийг гүйцэд ингэж нэг юм сайн ингэж ухаж углуурганаас нь ойлгоогүй үедээ үүсгэн байгуулагч хүний оролцоо аяг өндөр байх хэрэгтэй юм бил. Тэгээ би тэр бүгднийг ингээл нөгөө энэ шийдвэр яагаад буруу вэ гэдгийг би бүр ингээ философиор бүр том лекцээр нь бүр тэдрэг унттал яар. Одоо болоосоо гэтэл яар. Тэгээ тэгэж нэг 2-3 жил тэгэж үгэлсний хүчинд одоо
багийн шийдвэрлөө би орохгүй. Би одоо ингээ хурлыг онлайнаар ингээ зүгээр хараагаал ингээ үзэгчиг ингээ сууж идэв шүү дээ. Ингээл зөв ярьж. нөгөөдөл маань яг нэг философи ойлгоцсон хүмүүс байгаа учраас надгүй ярьж. Юу ярих гэж байгаа ишээ альчив да. Тэгэн гот тэд нар мамидыг юу гэж тодорхойлж байгаа гэхээр мамид бол ингээд нөгөө дид бүтц. Ээжүүдийг ажиллах орчны дид бүтц юм аа. Яг ингээ газар доороо цэвэр бохир халуун дулаанаа ингээ шийдсэн. Дээр нь засмал замаа тавьсан, тогоо татцсан. Тэрэн дээр ээж орж ирээд байшингаа барина. Ямар байшин барих нь тэр хүний дур байх. Тийм. Яг өөртөө зориулсан одоо нэлээ интроверт нэг олон долоо юм санаачлал амтан үнтэй оролцоод байх дуртай биш. Нэлээ юм дотгошоо төрлийн ээж бол яг заахан ингээл өөрхөд чаддаг юм а хийгээл ингээл өөртөө тухтай нэг гой хөөрхөн гээд жижигхэн гой цэцэгтэй хаус барьчаад тэр дотор ингээд суужиж болж байгаа байхгүй. Яг ингээд оногцсон ажлуудаа гээд. За жоохон юм бүтээлч, жоохон креатив, жоохон гадагшаа экстраверт төрлийн ээжүүд бол нэлээд ийм одоо худлааны төв барьж болж байгаа байхгүй. Ийм ч олон хаалгатай тийм. Энэ хаалгаар нь нэг чинь тэрийг чинь энийг чинь гэдэг. Яг манай дотор яг бид нар нөгөө ингээд нэг ч ээжээс диплом авч үзээгүй өнгөрсөн хугацаанд. Дипломыг нь шалгаж үзээгүй. Яа диплом авдгүй юм гэхэлэр тэрэн дээр би нэг боловсролын систем ярмааргүй байна. Гадаад мадад төгссөн зөндөө хүмүүс байгаа. Зүгээр л тэр хүний дипломыг үзээ тэр хүний тодорхойлох нь жахан учир дутагдaltaй санагдаад тэр хүн одоо оюутан байхдаа амьдралынх нь нөхцөл нь ямар ч байсан юм бэлээ. Тэ? Одоо үнэхээр сайн сурах байтал юу тохиолдол яасныг хүчин зүйлээс шалтгаалж тэр дүн тавигдсан учраас одоо зүгээр л орж ирэхээр нь чи ирээдүйд хэн баймаар байна. Тэр тиймэрэл бай. Өнгөрсөнд хэн байсан чинь биднэрт ямар ч пад байхгүй. Чи өнгөрсөн хугацаанд бизнесийгээ дампуураад өчнөө өрөнд орцсон байсан ч манд тэр чи хамаа ахгүй. Чи зүгээр л одоо ирээдүйд хэн баймаар байгаа юм. Тэрийгээрээ л энэ дотроо бай. Чамд ингээ бүх дэд бүтц чинь ингээ татагдцсан байна. Чамд ямар үйлчлэгээ вэ? Маркетингийн хаалбар руу хилээд шинэ үйлчлэгээ би чи бүр өөрөө бүр зохиож болно. Маад орж ирсэн нэг эмэгтэй бүр колл центр салбарыг өөрөө санаачилсан шүү дээ. Би энэндээ авьяастай. Би энийг чадна. Гэтэ манад момидэд ийм юм алга. Би одоо энэ колл центр гэдэг тийгэл хиймээр байна. Оператор сервис л үзүүлмээр байна. Зүгтээ гэрээсээ энийг бол ална гэл тэгэл орж ирсэн. Тэгээ одоо тэдний салбар сар болгон 86 ээжийн бүрэлдэхүүнтэй 86 ээжийг ажлын байраар хангаад л байж. Тийм. Тэгэхээр өөрснийхөө л ингээл байшин тэр дотор байрна. Тэгэхээр чи чам шиг хүн орж ирэх юм бол яг баараагүй гүн шумбалт гарч чадахгүй сөөлтэй. Нөөхөн дотроо бүрстэй мангар том юм барьсан. Гэтэ ер нь бол анхнаасаа шумбах төлөвлөгөөг орж ирээсэй гэж хүсэж байгаа. Яа гэвэл үгүй шумбах нь чиний дуралтай. Тэгээ шумбуулж бол надад сайн би амар хаппи. Гэтэ шумбахгүй байсан ч гэсэн момодэд орж ирвэл төвшний эксперт гэдэг саяны би нэг юм зөвлөлтөө хүмүүсгээ ярьсан шүү дээ. Яалтчгүй нэг юм тухайн салбартаа мастерлцсан эмэгтэйчүүд жишээ маа зөндөө эксперт байгаа шүү. Тим хүмүүс орж ирээд хүмүүсийг ээжүүдийг сургаасаа. Тэгэд манай ээжүүд сурхаасаа илүү яг тухайн хүнээс өөртөө итгэл авд юм бэл. Одоо жишээ нь ингээл Max Group-ийн стратеги төлөвлөлт хариуцсан нэг ах. Одоо мундаг маш том захирал. CSO шүү дээ, тэ. Орж ирэл ингээд уул уурхай нэг төсөл манай ээжүүдтэй хамт бичиж байгаа байхгүй манайхан тийм төсөл орж ирээ. Тэрэн дээр нөгөө экспертийг дуудаад за чи Max ч одоо уул уурхайгаа л алдартай. Max Group ч. Тэгээд ялтчгүй тэр хүний тусламж хэрэгтэй болоод ингээд авсан чинь манай ээжүүд нэгдүгээр тэр хүнээс аягүй хэм сурсан. Хоёрдугаарт бид нар чинь бас гайгүй юм бас төсөөлөл байд юм байна. Бид нар бүр өөрсдөө энэ салбарт бүр таг гэж бодсон чинь бас хөөхөн төсөөлөл байд юм байна. Мэддэм байна. Энэ салбарын одоо ийм хүн мэдж байгаа юмыг би бас ингээ хурган мэдж гин гэдэг чинь би ирээдүйд ийм салбарын төсөл рүү бас ороод иж болох юм байна гэдэг ийм нөгөө юм итгэлүүдийг өөртөө ингээ тэр хүнтэй ойрхон байна гэдэг чинь тэр хүнийг хүнтэй өөрийгөө харьцуулаад бас би нэг хол хаягчаагүй байгаа юм байна гэдгийг мэдрэхээр маш гоё итгэл гарч ирд юм л шүү дээ хүнд өөртөө итгэл. Тэгээ өшөө тэр хүнтэйгээ илүү ойрхон байхыг хүсэж өшөө тэр хүнээсээ суралцахыг олон төслүүдээр хамт байхыг хүсэж ингэж дагаж тэндээсээ ингэж урам авч явд юм л. Тэгээ манай Викид бол яг тийм нэг ээжүүдийг нэг юм урамшуулах ариун баялаг туршлага байгаа учраас тэрийгээ жоохон ингэж орж ирж маш гоё юм нааж өгвөл те хүмүүст ингэж тарааж өгвөл. Дахиад нэг асуулт байна. Заавал ээж байх хэрэгтэй юм уу танад? Үгүй манад чинь ээж биш ээж болоогүй зөндөө охтууд байгаа. Гэрээсээ хүүхдээ хардаг аауд байгаа. Өрх толгойсоо олон биш л те. Гэтэ яалчгүй ингэж нөгөө гэрээсээ гарах боломжгүй.
Гэхдээ гэртээ хүүхдэн надад нялхтай. Тэгээ гэртээ хүүхд таах шаардлагатай. Эхнэр нь гадагшаа сургууль мургуулж авсан. Тийм аауд маад ажиллана бас байгаа. Тэгээд яг нөгөө нийт гэрээсээ ажилдаг ээжүүдийн нэгдэл гэж заавал тодорхойлж ээж гэж хэлж байгаа нь хэрвээ гэрээсээ гарах боломжтой байх юм бол заавал онлайнаар ажиллах гүйгээр тэр хүн бас нэг өөр сонголт үүсэж байгаа байхгүй юу? Тийм байна тий. Одоо яг нэг бол ингэж болно те эсвэл тэгж болно гэдэг юм сонголт үүсэж байгаа байхгүй юу? А гэтэл ээжүүдэд сонголт байхгүй байхгүй. Тийм. Баараагүй л энэ дотор хэвтэй Дараад явчвал тэгэл хин тэднийг тарьд нь штэ ардаасаа дуудлага ихтэй учраас те хизээ ирэх хурдан ирэх үү яагаад чи гэж уйлаад байна гэл. Тэгээ сонголт байхгүй учраас ээжүүдэд ийм боломж байгаа шүү гэдгийг ойлгуулах гэж л ээжүүдийн нэгдэл гэж ингэж тодорхойлж тэднэр лөө жоох ингэж төвлөрч фокуслж яваад байгаа болохоос биш заавал ээжүүд байх албагүй. Одоо стил стартап төвшин дээр явж байна. Стартап шүү дээ ерөөсөө. Одоо дараагийн асуулт тэгвэл Монголч вэ үү, Сингапурч вэ үү, Австралч вэ үү, ээж л бол ээж. Тийм шүү дээ. Бүгдээр асуудал яг адилхан. За түрүүний хэлсэн нөгөө миний maternity leave буюу хүүхдээ асрах хугацаа улс болгонд өөр. За зарим тохиолдолд ажлаа эмэгтэй хүн орхидог. Тэгээ хүүхдийн тооноос эсвэл асаргаанаас шалтгаалаад хүүхдээ орхиод төр зүр карьераа орхиод хүүхдээ хардаг тийм. Энэ гадагшаа гарч болох концепц үү? Бааргүй гарч болох концепц. Бүр гадагшаа гарах шаардлагатай концепц гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр за жишээ нь за манай Монголын нөхцөлд бол тий одоо цалин бага. Тэгээд аавын цалин хөрхтэй гүйтэй учраас ээж оролцох шаардлагатай. Тийм учраас ээжүүд ингэ ажил хийж байна. Гэтэл нэг айгүй сонирхолтой ертөнц байгаа. Араби ертөнц. Тэр улсад одоо улсаа сэтгэл зэрэгөө тэр араби иргэн болсон төлөө мөнгө өгч гин тий. Хангалттай орлого бол өрхийн орлого бол хангалттай. Ийм. Гэхдээ тэр эмэгтэй хүн эрэгтэй хөнгүүгээр гэрээсээ гарч болохгүй соёлтой. Нэг бол нөхрөө дааж гарна, нэг бол эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол хүүгээ дааж гарна. Бусад тохиолдолд гэртээ байх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь энэ дотор нийгмийн амьтан байхгүй юу? Харилцаанд орох хэрэгтэй. Тэгэд бүх хүнд амьдралын нэг юм суур хэрэгцээ байгаа. Одоо тэр идэж уухаас гадна хүнд бүтээх хэрэгцээ байгаа. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байгаа. Хамтрах хэрэгцээ байгаа. Энэ хэрэгцээнүүдийг чинь ингээд хангах хэрэгтэй байхгүй. Тэгэд энэ дотор ингээд орж ирээ. За тэр одоо тэр орлого мөнгө нь одоо тэр ээжүүдийн хувьд бол одоо 31 дугаар асуудал ба шүү дээ тий. Зүгээр тэрийг ингээд сураад чадаад хүнд ингээд тэр яг өөрөөрөө зөвшөөрөгдөөд өөрийнхөө тэр нэг ур чадвараар зөвшөөрөгдөөд тэр нь одоо тэр хүнд тус болоод хэрэглэгдээд хүндлэгдээд ингээ ирэхээр тэр дотор чинь нэг асар өөр хэрэгцээ ингээд хангагдаж байгаа байхгүй. Мэдээчрийнхаа төлөө мөнгө авна. Гэхдээ тэр мөнгнөөс илүү ингээд давж байгаа хэрэгцээ. Манай мами дотор ч гэсэн яг энэ хэрэгцээнийхээ улмаас мами дотор байж идэг зөндөө хүмүүс байгаа. Бүгдэрэл памперсны мөнгө гэдэг ахгүй. Тэгэл харилцаа адилгүй шүү дээ хүний амьдрал те. Аавд нь хангалттай сайхан олоод ирчдэг боловч би нэг тийм хүндлэгдмээр байгаа хгүй. Би нэг тийм зөвшөөрөгдөж бүтээмээр байгаа хгүй. Ямар нэг юм бүтээмээр байгаа хгүй гэдэг юм хэрэгцээ. Тэгээ энэ арабын ертөнцид бол момид бүр заавал орох хэрэгтэй байна. Бид нар нөгөө Techstars Арабын Эмиратад нэг хөтөлбөр зарлахад 2 жил дараалан apply дэж үзсэн. Хөтөлбөрт тэнцээгүй л дээ. Тэгэхдээ зах зээлийн их судлах хэрэгтэй болсон. Арабынхаа ертөнцийг маш сайн судлах хэрэгтэй болсон. Тэгээ яг бидний apply хийсэн хөтөлбөр өөрөө childhood буюу бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөр байсан учраас бид нар чинь нөгөө дам байхгүй шууд биш те дам байдлаар хүүхдэд нөлөөлнө гэдэг утгаараа шууд нөлөөлж байгаа стартапууд нь тэнцээд байсан л та. Тэгэхдээ яг биднэрт тэр нөгөө ад завшаан нь бид тийшээгээ нүд нээсэн. Ийм эмгтээчүүд байт юм байна. Энэ хүмүүс туслах хэрэгтэй юм байна. Бид ийшээ гарах хэрэгтэй юм байна гэдэг тийм ертөнцийг ойлгож авсан. Тэгээд яаж Араби ертөнц рүү гарах вэ гэд бодож исэн чинь биднэрт Малайз, Сингапураас маш гоё хамтрагч ингээд дээрээс өгсөн. Манай харааш тэ. Өөрөө тийм муслим эмэгтэй Сингапурт амьдардаг муслим эмэгтэй. Тэгээд яг тэр хүний тэр ертөнцид анх ингээл хараашаа яг Techstars-аар дамжуулаад тэр Араби ертөнцийг ойлгосныхоо дараа Сингапурт Shillhouse Tech-т очиод ингээ хараашааг харахад өөрөө угаасаа яг нэг юм дотор сэтгэлээсээ ингээд ярьдаг. Одоо ингээд олон жил сургалтанд суулаа. Сургалтанд суусан тоогоороо бас юм авч болдог бол мань ч бас нилээ дээгүүр юм авчих гээд шүү дээ. Олон юм үлгчих гээд. Тэг ингээд яг тэр лектор спикерүүдийг ингээд харж хахад зүгээр нэг юм ерөнхий мэдлэгээрээ гоё гялтгаар ярьдаг хүн байна. Тэ? Ямар ч сонсоход бол ингээд нэг гоё юм одоо
хөгжилтэй. Нэг юм аваад байгаа юм шиг ямар хэрэгтэй юм цууч баа. Тэг гарахаар юу ярьлаа. Нэг тийм гэлтгар ярьдаг хүмүүс байна. Жаахан ийм одоо нэг тийм одоо хөгжилтэй биш ч гэсэн яг энэ дотор сэтгэлээсээ яг ингэж хүнд тархинаас тархи руу биш зүрхнээс зүрх рүү өгөх гэж ярьдаг хүмүүс бас байна. Тэгээ манай хараашаа яг тийм хүн байсан юм. Яг л ингээл ярьж байгаа юмаа бүр нэг юм зүрхэнд орчоосоо гэж ингэж маш их жишээгээр түүхээр юмар баяжуулж тэр кейсүүдийг маш нарийн нюансыг хэлж өгч. Тэг яг ийшээ ингээл ороодсэн. Хэдий миний тухайд англи хэл муу байсан ч гэсэн зүрх рүү л үгүй гэсэн бол зүрх рүү л үгдэм байлээ шүү дээ хүн чинь. Тэгээд яг тэр хараашааг дараа нь Монгол төрсэн хоноо хараашаар ингээд мэйл бичээд брендингийн коучинг амаар байна хараашаа. Гэсэн чинь эхлээ хараашаа бодим мод гэсэн юм аа. Тэгээ одоо бид нар чинь гайхаад юу сүртэй мөнгөний өгөх гэж байгаа. Тэгэж бас үнэтэй хүн шүү. Үнэтэй хүн шүү базар байна. Үнэтэй хүн шүү. Момэтрис гаргасан маш том зардал бол тэр байлаа. Хэдий стартап боловч тэгээ өөртөө бол маш том хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ хараашаа маань тухайн үедээ бодсон юм байна л да. Өөр хэл. Одоо би ингээл нэг ярьчих юм аа. Ингээл нэг яриад дунд нэг орчуулагч ингээл орчуулаад хүлээгээл нөгөө орчуулагч зөв буруу орчуулснаас хамаарч дахиад дараагийн реакцаас нь би мэдэрч дахиад нөгөө юм ярих уу эсвэл дараагийн шинэ юм ярих уу маш том юм өөр челленж рүү орох гэж энэ орох уу болох уу гэж мань хүн нэлээд бодсон юм байна. Гэхдээ бидний концепц ард нь mother гэдэг юм ээж гэдэг юм байсан учраас ийш орё гэл тэгэл манай хүн орсон байна. Тэг яг хараашаа биднэрт яг тэр муслим шашин яг тэр ертөнц гэдэг юмыг бүр илүү ингээ ойрхон болгож момент гадагшаа хурдан гарах хэрэгтэй яг энэ эмгтээчүүдэд туслахын тулд. Яг гадагшаа гарах олон зорилго байна л да тий бүх ингээл бизнесийн компанид мэдээж орлогоод хэлэх яах их тий ардан санхүүгийн ол юм байна. Гэтэ бидний хувьд бол бид нар ингээл нэг амраал 100 нэг наадмыг өнгөрөөж ахтал тэнд нэг хэдэн эмгтээчүүд ингээл нийгэмшиж чадахгүй ингээл байж байгаа да гэдэг ийм бодлоор ингээл гарах юм хүсэл тэмүүлэл зориг тэ тэр риск даах шаардлага энэ төр ингээд үүсээд байгаа гэх үү. Тэгэхээр энэ бол ээж талаас нь шүү дээ тий. Гэтэл одоо ажил олгогч талаас байгууллагад брендинг, маркетинг хэмээрэн за дижитал маркетинг бидний мэддэг нөө аффилиат маркетинг гэдэргээ зөндөө олон юмуд байна тий. Энэ гаднаас ажил олгогч хэр байх бол одоо энд бол ээжүүдийг бэлтгэлээ. За ямар ч байсан англи хэлтэй ээж байх юм байна, хиндүү хэлтэй ээж байх юм байна, монгол хэлтэй, хятад хэлтэй, тэг кантонез ярьдаг ээж байж болох юм байна. Гэтэл ажил олгогчтойгоо момент маань ер нь Монголдоо яаж харьцдаг вэ гэж үү? Тэр систем л дээ хөө. Тэгэд бүх хүн дотор сайн борлуулалт хийж чаддаг хүн байдаг л байхгүй. Унган тий ингээд нэг юм зарчдаг хүн байдаг байхгүй. Тэг яг анхандаа бид нар үүсгэн байгуулагдсан эхний жил буюу 2021 онд ингээд бид нар зах зээл дээр гарах гад хичээж явахдаа өөртөө яг маркетинг хийгээл өөртөө ажиллаа оруулж ирэл өөртөө л энэ ажлуудыг ажиллаар хангана гээл маркетингийн албаал ингээд пүүшлээ шахаал ингээд тавтаал амар үдс юм а. Тэгээ сүултээ бууж өгсөн. За манай дотор ингээд борлуулагч ээжүүд гаргая. Борлуулалт ажлын үснийхээ хувийг аваг тий. Тэгээд хувиа аваг. Үлдсэн мөнгийг нь нөгөө хэдэн сайхан хуваагаа тавчих. Бид нэр ганцаараа борлуулах гэж ингэж зовж байхороо хэдүүлээ ингэ сайхан ингэж ажиллая гээл тухайн үед манайх 200 хүнтэйсэн 200 хүн дотроо 30 одоо яг үйлчлэгээний зөвлөх гэж нэрлэдэг байхгүй. Бид нар чинь бас яг борлуулаа хайчихгүй нөгөө хүний ингээд кэрлэн штэ анхаарах хэрэгтэй. За яаж энэ манай баг таалагдж гин үү хийж байгаа нь болж гин үү болохгүй бүтгүй юм байна уу амтан солих уу яах уу гэл ингээл бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр үйлчлэгээний зөвлөх гэж нэрлэдэг. Тэгээд 200 дотор 30 үйлчлэгээний зөвлөх хийхэд манайх яг шууд борлуулалт ингээл дабл дал эхэлсэн ингээл тэгэл манайх руу шууд том групп ажиллаа өгөөд бид нар чинь бүр гайхаад одоо нэр нь хэлж болохгүй л та ажил авсан сувг нь өөр учраас тэгээ бид нар чинь хүүстэ брендийн судалгаа орж ирлээ тэр групп гэж ийм брэнд гэж нэг л одоо хүмүүс чинь мэддэг юм аалтартай хэн оруулаад ирвэ гэдгсэн чинь тэр ээжийн нөхөр нь тэр компанид ажилладаг. Манай хүн чинь хаад ажил өгөөч шүү. Нөгөө эхнэрээ завгүй орлого за одоо орлогч дүрс ирлээ завгүй аз жаргалтай байх гэж. Тэгээ тэр эхнэрийн мэдээж нэр хүнд манай компанид сугасч байгаа юм чинь. Хүүст манай брендийн анхны одоо судалгааны ажлыг авч орж ирлээ. Чичээс та нэрээ агуу юм яасваасаа. Мэдээж бид нар тэр эхнэрт үнэхээр таалах чам чи яах юм. Тэгэл тэр хүний арталан ээж орлоготой байх чинь. Тэр 6 брендийн судалгааны ажил орж ирсэн. Тэрний арталд 38 ээж ажил хийсэн шүү дээ. За. Ингээл нэг ээж ингээл явхад. Тэгэхээр бид нар за дотроо хідүүлээ ингээл
авьяасаараа олж ирье. Тэгээд мэдээж ерөнхий борлуулалт их систем суур юмнууд ингээ өгдсөн байгаа. Тэгэл одоо ингээд энэ фейс дээр групп дээр ингээд цаашаа сууг хөгжүүлэх гэсэн юм аа. Таньдаг мэддэг хүн байна уу гэл тэгвэл гутан доор нэг л 20 30 байна залгаараа гэл уцаарч байж байгаа. Тэр 20 30-ын баг 15 манай хүн ажиллаа авах гад тэрүүгээр ярьж байдаг. Би таниад байгаа болохоо ёо. Тэгэл нөгөө хүн чи одоо бүгд нь л залгадаг л ахтаа одоо бодвол тий. Тэгээс ахвалаа тэгэл нэр мэр нь хөөрхөн сарнаа марнаа туулмал тэгэл ороод ирэх. Хүн нь бол хувь аккаунт бүгдээрээ тий. Яг л бүгдээ л хөгжүүлэх гээд байгаа юм шиг л ингээл хувь аккаунт. Тэгээс олон хүн ороод ирвэ гэж бодсон чинь нэг байгууллагын хөвгт. Гадны зах зээл дээр ч гэсэн яг энэ модельороо л явах байх. Яг бол бид нар тэднэр шиг тэр зах зээлийг нь мэдэрч тэнд нь хүн таньж юм борлуулна гэдэг бол өөрөө хэцүү байхгүй. Зүгээр тэр ингээд үн цэнийг нь мэдрүүлээд тэг бид нар угаасаа тэр үйлчлэгийн зөвлөгөөчүүдэд байнга л талархаж те баярлаа чи энэ сард ингээд сайн ажилтнараа ардтал чинь тэдээ гэж ингээд ажилтаа боллоо. Нөгөөдөл маань ч гэсэн нэг тийм утга учиртай. Зүгээр л нэг юм одоо юу гэдгийг нэг юм усандаа юм зараад л ардаас нь хувь аваад байгаа биш. Тэг чи ардаа ингээд 10 ээжийг ажилтаа байлгана 10 ээжийн артал доор ээж 25 6 хүүхэд хоолтой байна. Ямар гоё ажил уу? Тэр шүү дээ тий. Энэ нөгөө өнгөрсөн сая 5 сард бид нар Парист явж байхад момидыгаа жишээ олгоод ярьжсэн байхгүй юу? Цайны цагаар л тэгэхэд одоо Европын хэд хэд улсууд сонирхож байгаа байхгүй юу? Бид нар ч гэсэндээ яг адилхан дээгэр дижитал хөгжиж гисэн цахим хөгжил шилжилтийг тодорхой хэмжээнд хийцэн ч гэсэн тодорхой нийгмийн бүлгүүдэд бид нар ингээд контролтой байлгаж чадахгүй байна. Эдгээрийг одоо цахим бичиг үсэг тайлагдахаас ахуулаад орлоготой байлгамаар байна. Энэ танаа момидын концепц айгүй таалагдж байна гэж хэлсэн. Тэгээд магадгүй энэ подкастыг үзэж байгаа манай одоо гадны хөрөнгө оруулагчид найзууд маань байвал Бадмаатай шууд холбогдож болно шүү. Би комент хэсэг дээр Бадмаагийнхаа имэйл хаягийг холбоо ойрох WhatsApp дугаартай нь үлдээ чинь Бадмаад маш олон хүн талархах хэрэгтэй. Манай Монголын засгийн газар талархах хэрэгтэй. Олон ээжийг ажилтаа болгож концепцийг системийг бий болгож байна. Угсарчлаа, ажиллаар хангачлаа. Хоёрдугаарт нөгөө доктортой хөгжил гэж яриад байгаа хүмүүс бас талархах хэрэгтэй. Яагаад тэгэхээр түрүү хэлсэн. Нэг 38 ээжийн арталт. За 3-аар үржүүлээ хэдэн хүүхэд авах 100-аар хүүхэд байх юм байна. За гэр бүлийн одоо ядуурлаас хамгаалах гэдэг юм энд яригдана, боловсрал яригдана, орлого яригдана. За цаашаа бүр ярих юм бол хэдүүлээ ногоон эдийн засаг инээтерийг хүртэл ярьж болох байхгүй тий. Гэ ингээ бодохоор энэ маань өөр их том битүүрийн яриа өнөөдөр нэг ээжийн яриа юм шиг бодловч цаана Момед агентлагийн хийж байгаа ажил бүгдээрээ технологи суурьтай учраас энэ подкаст заавал байх хэрэгтэй, ярих хэрэгтэй хүмүүс энийг Бадмаа байсан. Урилгын маань хүлээж авсан баярлалаа. Манай Вики чинь маш олон сэдвээр ярьдаг. Тэгээд зөвхөн ээжүүдийн, эмэгтэйчүүдийн тухай ярьдаг хүн бас биш шүү. Дараагийн подкастуудыг ирчүүд сайн үзээрэй. Өнөөдөр баах ээж, эмэгтэй хүүхэд ярьсан. Энэ Вики чинь нэг хүүхнүүд зориулсан фиг даа гэдэг бодчихгүй дээ. Зүгээр зочин тэгээ таарсан надаас болоод ийм ярьсан шүү. Зүгээрээ дараагийн 2 зочин бас эмэгтэй хүн байгаа. За. Тэгээ бид нар маш сонирхолтой сэдвээр ярина. Тэгээ хэдүүлээ технологи гэхээр advanced төвшөнд, өндөр төвшөнд бидний энгийн хүний ойлгодгүй хэлээр биш, маш энгийн хэлээр яг түрүүний хэлдгээр хинч аваад хэрэгжилж болохоор өнөөдөр тэ энэ подкастыг сонсоод компьютероор нээгээд Momed Virtual Agency гэж олоод бичээд за сарын дараа орлоготой гэрээсээ ажиллаа хийгээд сууж явах тийм хүмүүст зориулсан зүйл учраас та бүхэн маань subscribe хийгээд дагаарай. За бичлэгийн маань хэрэгтэй гэсэн хүндээ шеэрлээд хуваалцаад үзээрэй. Тэгээд энэ удаагийн Wiki Mongolia подкаст эхний дугаар өгөр өндөрлж जैन. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Thank you guys. Thank you so much. Bye.
боломжтой.